Би өвдөө хүндрэлээс удаан хугацаанд зовлонтой замаар гарна гэж бодож байгаа. Бидний зовлонтой зам тусч байгаа. Тэр аж ахуй нэгжиж адилхан, эдийн засгч адилхан, жирийн иргэдийн амьдралч адилхан хүнд зам тусч байгаа. Эндээс гарах эд шидийн зам байхгүй. Хэрвээ дахиад эд шидийн үгэнд хуурдах юм бол, эд шидийн замд хуурдах юм бол, тийм амлалтанд хуурдах юм бол дахиад бид нар бүр том зовлонд орно. Дахиад эндээс гарах тэр цаг хугацаа чинь уртснаа. Тэр эд шид амлаж байгаа хүмүүсийн үгэнд хуурдах юм бол. Тэгээд хүмүүсийн амьдралыг ийм байдалд оруулахад хүргэсэн гол хүчин зүйл болсон тэр хүмүүсийн үгэнд хуурдах юм бол дахиад бид нар хичнээн жилийн эдийн засгийн чуулган дээр энэ тухай ярих хэрэгтэй болно. Тэгэхээр бид нар энэ хүндрэлийн шалтгааныг зөв олж харах хэрэгтэй. Монголд мэдээлэл дээр ямар нэгэн хориг байхгүй шүү дээ. Мэдээллийг авч чадж байгаа, тэрнийг боловсруулж чадж байгаа хүн бол түүнийг мэдлэг болгож чаддаг. Тийм учраас манай хар дэргэд бол хэрсүү болж байгаа гэж би харж байгаа. Сонгогчдод бол хэрсүү болж байгаа гэж харж байгаа. Өмнөд хуурдахгүй гэж харж байгаа. Тэгэхээр энэ байдал руу орсон шалтгаан ойлгомжтой байна. Нэгдүгээрт нь энгийн үгээр хэлье. Ерөөсөө монголчуудын тамийн тоогооны үлгэр. Нэгнийхэн амжилтанд алга ташдаг. Энэ байдал алга болчиход байна шүү дээ. Спортод медаль авсан хүнд алга ташдаг мөртлөө гадны хөрөнгийн биржлэр хүний итгэл хүлээгээд мөнгө босгож байгаа. Тэр аж ахуй нэгжил. Тэр итгэлийг авч байгаа. Тэр бизнесмен бид нар алга таших ёстой. Хүнээс мөнгө зээлнэ гэдэг бол хамгийн том итгэл байхгүй да. Хүн чамд мөнгөө өгч байгаа бол тэр хамгийн том итгэл. Тэр тусмаа гадны зах зээлээс, тэр тусмаа Монголыг янз бүрээр харж байгаа, хилэгдэж байгаа. Тэр зах зээл дээрээс мөнгө босгоод, хямд үнэтэй мөнгө босгоод оруулж иж чадж байгаа бол тэгээ бизнесээ өргөжүүлж чадж байгаа бол энэ бол итгэл байхгүй. Би зүгээр хэлдгийг улс төрд орсон хүн бүхэн муу биш байх л да. Гэхдээ бизнест хүний итгэлийг алдсан улсууд улс төрлөө зүтгэхийн заримдаа харж байгаа. Бизнесмэр хүний итгэлийг алдаад өөрийгөө хүндэлдэг ямар ч хөрөнгө оруулагч өөрт нь итгэхгүй болоод бүх одоо итгэгчтэй алдсан хүнд улс төрлөө зүтгэж. Тэгээ улс төр тэгж орсон хүн бол эргүүлээд олонний итгэлийг хүлээж, олонний итгэлийг дааж явна гэж байдаггүй гэдгийг бид нар харж байна. Бизнесийг хулгайн аргаар хийх гэсэн хүмүүс бол улс төрийг мөн тийм л аргаар хийх гэж оролддог юм байна. Гол руу сууж байгаа. Тийм учраас нэг шалтгаан бол тэр тамийн тоогооны үлгэр. Миний бодож байгаа. Миний санал гүйцэтгэхгүй бол чи надад татвар төлөхгүй бол би эндээс орлого олохгүй бол чиний бизнес явахгүй. Та нарын ажил явахгүй. Ерөөсөө ийм л тамийн тоогооны үлгэр дотор бид нар явж шээ. Тэгэхээр энэнд бид нар эргэлзэж, энэнд бид нар автаж ингэж явмааргүй. Би үнэхээр бодсон өчтөр. Тэр энэ монголчуудын тамийн тоогооны үлгэрийг болдгсон болвол тэр дамбаард нь тавих юмсан гэж. Тэр болж игэл тэр зээлийн барьцаанд авах төлбөрийн дэвтрийн оронд тэр одоо хорслыг даваачаад тавил. Монголчууд бие биенээ хорлдог тэр хорслыг авах газар байна уу? Яг үндэ бол ингэж ард түмний амьдралд оройтсон асуудал үлдчихэд байгаа байхгүй. Ийм байдалд оруулсан улсууд нь зүгээр уснаас хуурай гарах гэж янз бүрийн арга санаж байна. Хоёр дахь гол шалтгаан бол бид энэ хүндрэлд орсон хоёр дахь гол шалтгаан бол би улс төр хариуцлагын тогтолцоо Монголын улс төр бүрдээгүй байна. Энэ хариуцлагын тогтолцоо бүрдэхгүй даан чуулаа. Би үнэхээр нэг юм маш их гайхдаг. Тэр хариуцлагын тухай хууль батлах, тэр намын хариуцлагатай болох, тэр төрийн албаны хариуцлагатай болох хууль батлахад Монгол улс нэг ч доллар гаднаас зээлэх хэрэггүй шүү дээ. Ёстой ямар ч мөнгө зарахгүйгээр өөрсдийнхөө байгаа байдлыг сайжруулаад цаашаа явах боломжтой, хийх боломжтой, Монгол хүний хийх боломжтой ажил энэ л биш. Тэр хариуцлагын хууль батлах гэж мөнгө зээлэх ямар ч шаардлага байх. Тэр хуулиндаа болохгүй байгаа юмаа тусгаад тэр болохгүй үйлдэл гаргаж байгаа улсуудтайгаа яаж хариуцлага тооцох ёстой вэ гэдгээд тэрэндээ л оруулж өгөх ёстой шүү.
Монголын улс төр хариуцлагатай болохгүй юм бол энэ сонгосон томилсон улсуудтайгаа хариуцлага тооцож чадахгүй юм бол бид энэ байдлаас гарахгүй. Энэ бидний мөрөөдөл, тэр Монгол мөрөөдөл гэдэг чинь ч утгагүй болно. Хэрвээ төр нь хариуцлагагүй байх юм бол тэр ардчилсан энэ төр гэдэг нэр ч утгагүй болно. Эннийг л шаардж байгаа шүү дээ. Эннийг зөвхөн элбэг орж хэлдэг үг биш байхгүй. Та нарын хамгийн гол урвал та нар эннийг шаардахгүй байна. Ард иргэд шаардахгүй. Энэ бүтээгч хүмүүс нь шаардахгүй. Зүгээр л цаг өнгөрөөгөөд явж. Эннийг шаардах. Улс төрд бол ийм хэцүү ажил хийх гэж ордог гэж би үргэлж хэлдэг ш. Хэцүү шийдлийн өмнө зарим улс төрчдийг тэр янз бүрийн нэрээр өөрсдийгөө нэрлэдэг хүмүүсийг харахаар бүр ёстой нэг адгийн амтан болж байна. Энэ хэцүү шийдэл байхгүй. Эннийг аваад гардаг өдөрдөгч. Эннийг авч гарахын төлөө явдаг тийм хүмүүс, энэнийг шаарддаг ард иргэд ийм л юм хэрэгтэй байна. Би олон хүнтэй санал нэгдэж байгаа. Монголын зовлон бол гаднаас иш байна. Монголын зовлон бол дотроос байна. Үнэхээр энэ эдийн засгийн хүндрэл бол Монгол эдийн засгаас ч болоод байгаа юм байна. Эдийн засгийн хүндрэл бол Монгол улс төрөөс болж байна. Тэгэхээр энэ эдийн засгийн чуулган гэдэг бол явж та нар эдийн засгийн асуудал биш, ерөөсөө улс төрийн асуудлыг төлөвлөгөө ярих болж байна. Сая миний ярьж байгааг та нар ярихгүй дөө. Бас л тойроод л. Энэнийг ярихгүй, энэнийг шаардахгүй Монгол хариуцлагатай төр тогтохгүй. Монгол хариуцлагатай тогтолцоо бий болохгүй. Энэнийг ярьдаг, шаарддаг, одонх нь энэний төлөө явдаг байж л энэ байдал бол эргэж ирнэ л гэж ингэж бодож. Ийм л хоёр гол шалтгаан байна гэж би бодож байна. Тэгээд би яриагаа сонгуул болох гэж байна. Энэ сонгуулийн дүн гарахад 90 хоног үлдэж байна гэж ингэж эхэлсэн. Тэгэхээр дахиад нэг хоёр зүйлийг бид нар их хэрэгчдээс шаардах ёстой гэж бодож. Одоо улсын их хурл маш богино хугацаа байна. Энэ их хурл өнөөдөр 3 дахь өдрөө хуралдаж чадахгүй талцаад хэрэлдээд сууж. Их хурл дээр тэр цацрагт идэвхт бодис тойрсон конвенцүүдийг ярина гэдэг нэг нь ярихгүй нөгөөх нь ярина гэж байгаа юм. Ийм зүйл бол монголчууд болгоомжтой хандах ёстой. Энэ хүмүүс өөрсдөө хэлж байсан болгоомжтой хандаа. Харин энэнийхээ оронд тэр хариуцлагын хуулиар хурдан ярил. Тэр төрийн албаныхаа хуулийг хурдан яриач. Тэгэхээр энэ шаардлагыг жишээлбэл эндээс шаардасаа. Одоо цаг бол маш бага үлдсэн. Тэр хариуцлагын хуулинд ерөнхийлөгчөөс эхлээд иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэдийн хурлын төлөөлөгч хүртэл хариуцлага тооцъё гэж. Тэр хуулинд ерөнхий сайдаас эхлээд төрийн томилогдсон албан тушаалтан бүртээ хариуцлага тооцъё гэж байна. Тэрэн дотор нь ёс зүйн хариуцлага, улс төрийн хариуцлага, эрүүгийн хариуцлага, эргүүлээд татдаг хариуцлагыг оруулъя гэж. Үнэхээр би боддог улс төрчийн одоо шалгалт гэдэг бол өгөх хамгийн гол шалгалт бол энэ хариуцлагын асуудал байна. Улс төрийн албан тушаал дээр сууж байгаа хүн авилгын эсрэг, муу засаглалын эсрэг тэмцдэг хариуцлагын төлөө явдаг байх юм бол чи шалгалтаа өгж гин. Шалгалтаа давж гин гэж ойлгосон. А энэнийг ярьж чаддаггүй, энэ дээр хоёр нүур гаргадаг байх юм бол чи шалгалтандаа унж байгаа юм. Ийм учраас өөр шалгалтандаа унсан хүүхэд чиг тэгээд гарах ёстой. Энэ бол улс төрчийг шалгадаг зүйл гэж би хардаг. Тэр одоо төрийн албаны хууль. Одоо энэ сонгуул болохоос өмнө дахин сонгуулийн дүнгийн дараа энэ төрийн албыг самармааргүй ш. Төрийн албыг хариуцлагатай болгомоор, төрийн албыг энэ төрийн албаар дамжуулж эдийн засгийг албагийг болмоор байна. Төрийн албаар дамжуул тэр улс төрчид нь тэр төрийн албаа өснөрдгийг болмоор байна. Энэнийг зогсоох хуулийн төсөл байсан. Гэхдээ энэнийг л хэлцэл. Хүнийг яг цаасан дээр бичээд асуудлын шийдэл ороод ирэхээр олон хүн шүүмжилж чаддаг юм а. Шүүмжлэхийг хүүхдч хий. Муу хэлхийг хүүхдч хий. Та нар хийж байгаа юм. Яг цаасан дээр гарцыг бариад орж ирээд шийдвэр болгож чадж байна. Би бол цаасан дээр тэр хууль болгож бичээд төсөл болгоод өргөн барьчих сууж. Тэгээ энэний хатгаа би ярьж байна. Намайг зарим нь ярьдгийг ингэж ярихаа. Энэ хэлбэр судлаа ярьдаг. Би үннийг хэлдэг, хэлсэн юмаа бүтээхийн төлөө явдаг. Хэрвээ би худлаа ярьдаг байсан бол хүмүүс ингэж ярих юм лээ. Энэ хэлбэр дор үнийг ярьж